Яа, одоо ингээд CrossFit-ийн зааланд ирсэн байна. Манай энд болохоор Элт маань өөрийнхөө fencing тойлзуур шилмний юугаа явуулдаг клуб ээ. Тэгээ энэ дээрээ тойлзуур шилмээр тоглох гээд Мики Чойгоо ирсэн байна. Яа, нэг бэс маань энийг би болохоор өмнө нь бараг 4-5 жилийн өмнө жоох хичээлсэн. Тэгээд ойрт хичээллээ. Тэгээ үнэхээр nice sport. Тэгээ ахаас ирээд хичээлэх гэж байгаа айгу баяртай. Let's go, let's do it. What the fuck? Let's get it. My nephew. Өнөөдөр миний одоо хамгийн гол үйлчлэгч. Тэгээд очрог онхот их хэцүүгээс гадна цаадч маш хурдан хөдөлгөөнтэй тесрэлт сайтай ийм өрсөлдөгч байгаамаа. Гэтэ хамгийн сайн бүгд анхудаагаас төлөвлөж байгаа тийм. Өнөөдөр миний подолхыг хараа. BKFC энэ чи үлээд нэг 12-13 ширхэг хийсэн байсан байдаг лөө дээ. Boss Wolf baby. Respect Boss Wolf. Come on. Let's go. Савг очор. Өмнө чи байл. Би чи өмнө нэг л удаа ирчихсэн. Одоо 2 дахь л ирчих. Тэгээд тойлцаатай байж. Хатжи. Юу ингэж мишэлээс санаа зовхгүй. Тэгээ очраагаас бол үнэхээр болгоомжтой шүү. Очраад амар юм хийж мэдэх үнтэй. Хоёр өсгөөгөө нийлүүлж зогсоод ер нь нэг 1.5 хүлний зарцаагаар ингээд очсон. Хараад ихдээ саад нэгээ хийчихсэн. Бид бокс шиг мөр зүр юм ба. Төмөр зөрчин гэсэн юм. Тэгэхээр 10 яваад араас нь энэ гол энэ нэг юм 90 градус ийм жоо жижигхэн зааж байна. Ингээд хоо явах юм. Яг боцтой заагдаж ирэхдээ сүлэн гараа. Энийг төрсөн яаж байгаа вэ? Тэрүүл би араад нүртүх юм уу? Араад гэрэг гэх юм бол Тэгэ гараа явчих. Дээрээс нэг авах Нүмер та зүгтөө зөв орчих юм байна шүү. За тэгээд дараагийн дэш. Энэ үл ингэж яваад энэ үлээс тэгэл зүгээр хараач. Нэг хараагаад ба цаашаа. Том дэшгээ шүү уушаа. Дэшгээ явах юм. Ингэж авах юм бол энэ ингэж л байгаа юм. Тэгэхээр ийм гэж дээрээс нь юм авах. Ороо хаталтын хоёр дээрээс авсан арай юу. Тэгээ гэж байгаа чиг энэ дээр ингэж ирэхээ өрөө энэ хоёрыг ингэж авах юм. Энэ шиг ингэ.
Харин тийм. Гэтэ ингэж байх гэсэн үг тийм. Шууд эвгүүдээ эсэнгээ чимаа. Жижигхэн гаалт дөрөв бол. Бороо. Оош. Нэг энэ дэм гаргаад авгүй. Эвгүүдээ жижиг бороо гараа. ерөөсөө эвгүүд гэж байна. Бүтэн гараараа энэ эвгүүд нь удаан хан болчихсон. Энд чинь ерөөсөө ичгүй хавтай. Тэгээд хамгаалтууд тайрын өдөрний бүдүүн хүчтэй хэсгээр миний тулцсан нарийсыг авчих шүү дээ. Би очих хоёр гараараас хийлдэг гэсэн үү те. Тэгэхээр техник аягүй чухалсан. Энд дээр авчих байгаа одоо хамгаалт Зөвлөлөөс ингээд ажигтай нөгөө нь хамгаалт энд одоо байж юу ч хамгаалахгүй гэсэн. Тэгээд энэ надагшаа учраас инфиш миний юм. Тоо хамгаалтууд аягүй ийм шиг юм биш. Өөдөөс нь одоо нөгөө чинь бас хамгаалчаад шүү дээ. Би үнэхээр гараад ингэж явж байна. За ямар ч байсан эхний хөдөлгөөнүүдээ сурлаа. Бие алаачлаа. Тэгээд энэ сэлмийг бол яг ингэж л байрна гэж дасгалжуулагч маань зааж өглөө. Гэтэ ингэчгээр яг хамаагүй амар байна. Тэгэхээр одоо бид товцоо өмсөд нэгийг өвдөж нэхэд байлээ. Ой. Одоо энэ болохоор ланж гэдэг багтгаа яг үү тийм. Репендовский jacket. Оцгоо баймар хатагтай шүү. Юу шүү гэж байна наачтай. За fencing swag. Fencing явуултаа үнээр гоё харагдсан байна уу? Яа, энэ уу Хамгийн том л яваа. тэр бариу. Балтууд юм байж байна. Хойд артаа гэж. Тэр карман тэгээд бүхнийг мэдэрч байгаа юм уу? Одоо тэр онооны машин заалгасан. Залгана шүү дээ. Энэ ч нөө сэлмээ мэдэрч дээ. Аахгүй юу. Нэгийг маск авдаг юм нэ. Чаг захгүй шүү. Ингээд одоо хэд яатан дээр оноо авах болсон шүү. Аа, миний их зураад шүү. Тэгэхээр салютын өрсөлдөгч ер нь бол ингээд гарта 90 хүртэл өргөд өрсөлдөгчтөө шүүгчтэй үзэгчтэйгээ гурав тавьсан гэсэн. Салют. Нөгөөний сэлмэнд орж энэ дээр ирж хатчихад шүүж байгаа. Хатчихсан гэж. Хатчихсан гэж байна. Өсөлтөгчдөө шүүгчтэй явчаад бэлэг угаараа. Надаас төрүүлж бодлоо би өдрөө харж байгаа надаас төрүүлж өглөө тийм. Энэ яг нэг юм хүүхдээ санаа бодчихлоо гэж шууд мэдээд сүүлийн оноо. Сүүлийн оноо манай бол яг энийг бодол ил тод ажиллаа. Бас амьсгаад тамир бараг. Бас амар тамир барагдаж байна. Сая бид хоёр хэдэн минут тоглосон байл те. Өө бодгийн тавлаа шүү. 3 минут хүрээгүй би бүр ингээ хөлс баасандаа хөдлөгдөд. Сая ихтэй очроо бас амар. Сая хэдэн онооны харьцаатай байсан бэ? 15. Очроо хурдан байна. Очроо тэгээд намайг уншиж хагаад яг намайг хариулж хийгээд байна. Яг намайг яах гэж байгааг мэдээд байна. Айгүй зүг.
Гой үзлээ ялагдлаа гэхдээ сайхан ялагдлаа. Чөлөөт ертөнц baby. Оо! Хараад Predator. Очроо амар мэрэгжлийн байсан азартсан. Очроогийн авсан оноо дандаа мэрэгжлийн тамирчны оноо байсан. Мики бол яг сонирхогч 2 дугаар байна. 아래. 안가. 와. 아래. Ядарчээг өгч. Энэ бас рингэн дээр зодтолтой л адилхан юм байна те. Гаргаж байгаа энерги бол рингэн дээр бол 1 раундын дараа яг ингэж шамирна л та. 1 раунд аим гарах нь үгүй би бол хот охоо одоо. Хамаа гэлт гэдэг спортын мастер Монгол улсын шүүгч. Олон улсын шүүгч байсан. Олон улсын дээл хоёр зэрэгтэй хасгалжуулагч. Nice. Энэ спортын монголоор бол туйлзуур Сэлэм. сэлэм те. Монголд ер нь орж ирээ хэр удаж байгаа энэ спорт Манай хөгжөөд. холбоо 2009 онд байгуулагдсан. Зөө. Тэгээд одоо тэрнээс ч тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Яг үндсэн спорт нь болохоор 1896 оны анхны Афины олимпиад бас одоо хүртэл явж байгаа 5 спорт. Одоо Монголд ер нь залуучууд тэр их хичээлж байгаа спорт. Одоо ер нь нэг идэвхтэй, эрэгтэй, эмэгтэй, насан туршидын тэмцээнд бол нэг нийлээд бараг 100 орчим тамирчид ордог. Хүүхдийн тэмцээнд бол бараг 200 орчим хүүхэд. Окей. Миний хувьд бол энэ спорт бас нэг монголчуудын өвдөлтөй айгүй бас ойролцоо юм шиг те. Тулааны. Тэгээ яг сая 2 раунд байхад бол нэг бас боксинг рингэн дээр өнгөрүүлж байгаа 2 раунд шиг санагдлаа. Тэгээд яа бро амжилт хүсье. За баярлалаа. Клуб та клуб ч юу гэдэг клуб вэ? LT Fencing Club. LT Fencing Club тавтай морил. Тэгээд Instagram, Facebook энэ дээр бүх мэдээлэл байгаа гэдэг үү те. Окей. One love бүгдээрээ fencing-ээр хичээлцгээе.